Амралтын өдрөөр Галил Монгол цуглааны итгэгчд болон Солонгос улсад амьдарч буй залуус нэгдэн Магдалины дуудуулж ертөнцийн эзний үгнээс нөхөрлөн хуваалцсан байна. За нийтдээ 80-ад хүн ирсэн бөгөөд энэхүү нөхөрлөө дамжуулан залуус нэгдэн бие биедээ урам зориг сурч ажиллах эрч хүчийг олж авсан хэмээн зохион байгуулагч хэлж байсан. Залуучуудын уулзалтанд Галил цуглааны анхны пастор Зүхбат сүнсэн дотор нэг байх, жинхэнэ христчийн амьдрал ямар байх талаар ертөнцийн эзний үгнээс дамжуулсан байна. За Галил цуглааны хувьд 80% залуучууд. Тиймээс энэ уулзалтын дараагаар баг болон хуваагдаж хөл бөмбөг болон спортын тэмцээнийг зохион байгуулсан байна. За мөн эмэгтэйчүүд шаггүй хөл бөмбөгчд гэдгээ харуулсан байна. За мөн та бидний нэгүсэл номоор нь сайн мэдэх болсон Эрдэнэ 2 энд цугласан олонний дунд асуулт хариултын ааха тэмцээнийг зохион байгуулсан. За энэ нь гадаад оронд өөрийн орны соёл, ёс заншлыг таниулахад түлхэж болсон гэж зохион байгуулагчид хэлж байсан. CBN телевизээс албаас нэрхт ирүүлдэг олон улсын мэдээ эхлэж байна. Америк нэгдсэн улсын ихтэй сургууль коллежүүдийн дунд явагддаг үндэсний сагсан бөмбөгийн авар шалгуулалт тэмцээн Индианаполис хотод саяхан болж өнгөрсөн. За тэмцээнд Батлер болон Дюкийг сургуулиудын багууд өрсөлдсөн бөгөөд Дюкийг сургуулийн шигшээ багийн ялалтаар төгссөн юм а. За хоёр багийн тамирчид энэ дэлхийн шагнал урамшуулалт хүртгэээс илүү том зорилтын төлөө тоглосон болохоо ярьсан байна. Сайн байцгаана уу. Индианаполис хотод болсон 2010 оны ихтэй сургууль коллежүүдийн дундах эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн аврах шалгуулалт тэмцээнээс сурчлагаа бэлтгэж байна. Аврагын төлөө Батлер болон Дюкийг сургуулиудын багууд өрсөлдсөн бөгөөд онооны байдал 60-50-ийн харьцаатаагаар Дюкийг сургуулийн шигшээ багийн ялтар өндөрсөн юм а. Ингэснээр Дюкийг сургууль 4 дахь удаага үндэсний сагсан бөмбөгийн аврах шалгуулалт тэмцээний цомоо эзэн болжээ. Хоёр багийн тамирчдын аль аль нь ялтыг хүсэмжиж байсан ч ялтаар сольж боломжгүй өндөр үнэтэй шагнал байгаа гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Би ертөнцийн эзэнтэл зориулж тоглодог. Тэр надад эргэн тойрны маа найз нөхөд, дотны хүмүүс, авяас чадвар бүгдийг бэлэг болгоно гэсэн. Үнэндээ миний амьдрал их сурвалж, зориг чиглэл түүнээс л ирдэг. Есүс Христ миний төлөө нас орсон. Одоо миний бүх гэм түүний цусаар хожигдсон. Есүс Христ бол миний бүх амьдралын утга учир. Есүс Христийн төлөө сайн зорилгын төлөө тоглодог учраас би юунд ч санаа зовдөггүй. Бидний дээр ямар ч ачаа дарамт байхгүй. Тэр тусмаа миний хувьд юу ч болж байсан би түүнд бүрэн найдана. Би санаа зовох зүйлгүйгээр талбай дээр гарan дуртай тоглоомоо тоглодог. Энэ бүгдийн эцэст ертөнцийн эзний нэр алдаршаасаа гэж би хүсдэг. Бидний үндэс суурь шүү дээ. Есүсийг алхам бүртээ дуурайх хавьдалд миний амьдралын утга учир оршдог гэж би боддог. Би байгаа байдлаараа багийнхандаа үлгэр жишээ харуулаа зогсохгүй. Тэдний төлөө өөрийгөө золиослоход бэлэн байхыг хүсдэг. Үнэн дээр Есүс бидэнд ийм л үлгэр дуурайлт харуулдаг шүү дээ. Амьдралын маань их үндэс ертөнцийн эзний өгсөн авяас чадлаар би сагс тоглож байна. Энэ авяас чадварыг хамгийн дээд хэмжээнд хүртэл нь хөгжүүлж, дэвжиж, дээшлэх үүрэг надад оногдсон. Тэгснээр миний үйл ажил бүр түүний нэрийг алдаршуулах юм шүү дээ. Сүүлчийн дуу хэмээх нэгэн шинэ кино үзэгчдийн хүртэл болоод удаагүй байгаач одоогийн байдлаар 25 сая $50 ашиг болоод байгаагаараа олонний анхаарлыг татаж байгаа байлээ. За олон тооны бестселлер бүтээлүүдийг төрөвж олон танил болгосон Николас Спарксын зохиолоор сэтгүүлсэн уг кинонд өсвөр насны охин болон түүний аав хоёрын хоорондох ээдрээтэй харилцааг харуулсан гинэ. Олон бестселлер зохиолууд эзэн Николас сүүлчийн дууг бичих санаагаа олохдоо анханасаа ном биш зохиол байхаар төлөвлөж бичжээ. Та ихэвчлэн үргэлжсэн үгийн зохиол бичдэг тийм үү? Эхлээд тууж өгүүлэг бичдэг. Шууд кино зохиол бичнэ гэдэг миний хувьд шинэ алхам болсон юм. Гэхдээ яг хөө дажгүй байсан л да. Гэхдээ юун түрүүн санаагаа олж юу хийхээ тогтоох явдал хамгийн чухал байдаг. Санаагаа олчихсон бол толгойн доторхоо цаасан дээр буулгах нь тийм ч их хүнд бишээ. Та кинонд дуучин Майли Сайрисыг тоглуулна гэсэн бодолтойгоор бичиж эхэлсэн гэсэн энэ үнэн үү? Би өсвөр насныхаа талаар өгүүлсэн зохиол бичье гэж эртнээс төлөвлөж байсан юм л да. Гэтэл энэ бодлыг маань мэдсэн юм шиг нэг өдөр студиэс утастаад Майлид чиний урд бичсэн өсвөр насныхны талаарх зохиол чинь таалагдсан гинэ. Чамд өөр ийм сэдвтэй зохиол бий юу гэж асуусан. Би надад байхгүй. Гэхдээ миний ойрын төлөвлөгөөнд бол багтсан байгаа гэсэн юм. Ингээд 100 кино зохиол дээр ажилласны эцэст Майли Сайрис Disney-ийн студиэд ярилцаж зөвшөлдсөд хийхээр болсон доо. Николас Спарксын шинэ кино ертөнцийн эзэнд итгэх итгэл, хайр, уучлал зэрэг олон сэдвийг хөнджээ. Зураг авалтыг 70 эргийн үзэсгэлэнт байгальд авсан байна. Энэ кинонд Нью-Йорк дахь найз нөхдөсөө холдон хол хөндийн харилцаатай эцэгтэйгээ зуны амралтаа өнгөрүүлэхээс өөр аргагүй болсон өсвөр насны охины тухай өгүүлдэг юм а. Аав охин хоёрт ижил төстэй ганцхан зүйл байсан нь хөгжин бөгөөд хөгжмөөр дамжуулж харилцаагаа сэргээж чаддаг байна.
Заримдаа хайртай хүмүүсээс хол хөндий амьдрахаас өөр аргагүй байх үе тохиолддог. Гэхдээ инглигээд хайргүй болно гэсэн үг биш юм шүү. Харин ч улам ихээр хайрладаг. Сүүлчийн дуу кинонд Рони Миллер гэдэг охины тухай гардаг. Түүний эцэг ихэн салчихсан. Тэгээд болж үтггүй хүмүүстэй нөхөрлөнд хідэн дуруу татагдаж, буруу замаар ордгийн. Харин киноны төгсгөлд амьдрал юу хамгийн чухал, үнцэнтэй болохыг олж ухааран ертөнцийн эзэнд итгэх итгэл, хайр нь анд найзын хүчээр өөрчлөгддөг. Майлигийн багийн бүрэлдэхүүн нүсэр том. Фэнүүдээс нь хамгаалахын тулд энэ хавийг бүхэлд нь тусгаарлаж, нууцлах арга хэмжээ хүртэл авсан шүү. Хөгжилтэй ч гэмээр түүхүүд олон тохиолдсон. Түүний насны хүүхдүүд кинонд тоглох сонирхолтой байсан байхаа. Тэр 16 настай. Дөнгөж 16 настай. Тийм насны хүүхдүүд кинонд тоглоход мэдэхгүй ойлгохгүй зүйл нэлээд байсан байхаа. Николасын хувьд энэ удаагийн бүтээл нь 15 дахь ном, 6 дахь дэлгэцийн уран бүтээл болж байгаа гинэ. За бусад номнуудын адил сүүлчийн дуу зохиолын дөрүүд ертөнцийн эзнийг эрен хайсан хүмүүс байдаг байна. Миний бичсэн түүхүүд хоорондоо ижил төстэй байдаг. Би ер нь ихэвчлэн жижигхэн хотод болсон үйл явдлыг дүрслэн харуулдаг юм л да. Зураг авалтын шаардлагаар жижигхэн таних мэдэхгүй газар ирсэн жүжигчид хамгийн түрүүнд тэнд цуглаан байдаг эсхийг лавладаг. Энэ нь бидний амьдралын гол их булаг юм чинь. Зохиол бүтээлээч үүнээс их авч төөрөвдөг. Хүмүүст таалагдах эсэх нь хамаагүй. Миний үзэл санаа үүн дээр л тулгуурладаг. Лайтес мэдээллийн хөтөлбөрийн олон улсын мэдээ хүргэжлэн танд хүрч байна. Нэгэн ахлах сургуулийн оюутан ор хоронгүй ядуу тарчиг амьдралтайж сургуулийнхаа шилдэг сурагчаа шалгараа зогсохгүй Америк нэгдсэн улсын зэвсэг хүчний актемд суралцах хүндхэн давааг давж дотор байранд байрлахаар болсон гэрэлтэй мэдээг танд хүргэе. Тайки Нэлфорд, Калифорни мужийн Вестмонт ахлах сургууль суралцдаг бөгөөд сургуулийнхаа хөл бөмбөгийн багийн ахлагч, сурагчийн зөвлөлийн дараагаар ажилладаг гинэ. Ирэх намар актанд эзэн суралцах түүнд сургуулийнх нь үеийн төгсөгчдийн зүгээс шаардлагатай сургалтын тэтгэлгийг төлж өгсөн байна. Тайкид албан ёсны багийн оршин суудаг хаяг байдаггүй гинэ. Түүний эцэг 7 дугаар ангид байхад нас барсан бол ээж нь ял ажиллаж байгаа ээжээ. Тэрээр саяхан улсын халамжнаас гарсан байна. Амьдралын даваа нухчааны өмнө гомдлож шандрах биш, харин ч улам ирч хүчтэйгээр урагшлаж тэмцэхийг би байнга хичээдэг. Тайки суралцах авяас чадвартай, тавьсан зорилгодоо заавал хүрч байж санаа намардаг хүн. Тэр замдаа тааралцсан ямар ч саад бэрхшээлийг давж чадна гэдэгт би бүрэн итгэлтэй байна. Ийм олон хүн намайг дэмжинэ гэж би ерөөсөө бодоогүй. Намайг хүмүүс ингэж хайрлаж байгааг хараад юу гэж хэлэхээч мэдэхгүй байна. Та бүхэнд маш их баярлаж байна. Тайки сургуулаа хангалттай өндөр оноотой төгсөж байгаа бөгөөд ирэх намар Америк нэгдсэн улстай асар их нэр хүндтэй цэргийн сургуульд суралцахаар бэлтгэж байна. Every night, Chef Michael Yang leaves work after his 11.5-hour shift at a local Chinese restaurant. But tonight, instead of heading home, he's heading to church. Once a month, the First Chinese Baptist Church in Virginia Beach, Virginia, offers an 11 p.m. service specifically for Chinese restaurant workers. In the United States, there are about 200 to 300,000 Chinese working in the restaurant business. So this is the huge harvest field of the gospel. They have a unique lifestyle. Normally they work long hours. It's about 12 hours per day. So it is very difficult to reach out to them. They have no time to think about other things, especially religion. Pastor Wong says the late service provides an opportunity for the workers to hear about Jesus Christ. Most of them, they will say that they are Buddhist, but other people like the younger generation, they will say that they have no religion. Restaurant owner Daniel Zhang invites all of his Chinese employees to the service, where they can hear the gospel spoken in their own language. Бүгд хятадын өөр муж улсаас ирсэн. Англи хэл мэддэг хүн байхгүй. Сайндаа л ганц хоёр үг солино. Зарим ажилчин маань унаа машингүй болохоор цуглаантай өдрөнд би хүргэж өгдөг юм. I attend the service to know about God and to find the love and peace of God. For their initiative to reach the lost, the 700 Club congratulates First Chinese Baptist Church as America's Church of the Week.
Light News хөтөлбөрийн турш бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Хэрвээ та бүхэн гэрэл гээтэй үйл явдлын мэдээлэлээ Light News өгөхийг хүсвэл доорх утсанд хандаарай. Баяртай үзэгчтэй.